Манай улсын санхүүгийн салбарын 90% банкны салбар дангаараа эзэлж байна. За үлдсэн 10 орчим хувьд нь хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус зэрэг салбарууд үйл ажиллагаа эрхэлдэг. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банкнаас бусад санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих шаардлагатай гэж Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзэж байна. Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллагын 2 дугаар улирлын тайлан мэдээгээр банкнаас бусад санхүүгийн салбарууд нэлээд өсөлттэй харагдаж байна. Тухайлбал хөрөнгийн зах зээлийн нийт арилжаа 77.9 тэрбум болж зах зээлийн үнэлгээ 2.5 их 80-д орчимд хүрснээр 2011 оны оргил өсөлтийн үзүүлэлтийг даваад байна. Харин даатгалын салбарын нийт хөрөнгө 13.1%-аар банк ба санхүүгийн байгууллагын нийт хөрөнгө 33.6%-аар өсжээ. Цаашид дээрх өсөлтийг хадгалж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр санхүүгийн зохицуулах хороо илүү их чармаалт гарган ажиллах хэрэгтэйг эдийн засгийн байнгын хорооны гишүүд сануулж байна. Банкны асуудлуудыг бид нэр хайцсангуй сайжруулсан байж байгаа. Одоо санхүүгийн зохицуулах хорооны хууль эрх зүйн байдлын асуудлуудыг сайжруулах хэрэгтэй болно. Ингэж өгснөөрөө бол ганц банкнаас гадна бусад бүх салбарууд банк ба санхүүгийн байгууллага, хоршоод, за үн цаас, даатгал, үл хөдлөх хөрөнгө энтергээд олон чиглэлүүдээр бол бас энэ Монголын санхүү эдийн засгийн чиглэлээр бол санхүүгийн зохицуулах хорооны гүйцэтгэх үүрэг бол асар өргөн байдаг. Эхний хагас жилийн байдлаар санхүүгийн зохицуулах хороо нийт 977 удаагийн хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс үнэт цаасны салбарын хэмжээнд 88, банк ба санхүүгийн байгууллагад 945, хадгалам зээлийн хоршоодод 195, даатгалын компаниудад 199 удаагийн шалгалт хийжээ. Энэ мэрэгжлийн бүх байгууллагуудтайгаа яг ингэж уялдаа холбоотой сайн ажиллаж, яг зах зээлээ тэлэх, зах зээлээ хөгжүүлэх, биткойн гэл криптовалют гэл яриад энэ бүхнээ бас хяналтанд авч чадж гэнэ гэх мэт маш чухал асуудлууд өнөөдөр байгаамаа. Хадгалам зээлийн хоршооны нийт хөрөнгө 129.5 тэрбумаас 176.1 тэрбумд хүрч 36% өсөлт үзүүлсэн байна. Санхүүгийн зохицуулах хороонд энэ оны эхний хагас жилийн байдлаар 172 өргөдөл хомдол ирснээс 164-ийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэжээ.